Сайн байцгаана уу? Монголын санхүүгийн мэргэжлийн хэмжээчдийн холбооны ээлж нээлттэй хичээлийг эхлүүлжээ. Хичээл 172. Энэ хичээлээр үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлын хэлбицлийг шинжлэх олон хувилбар даргыг үргэлжлүүлэн авч үзнэ. Холбогдох нийгэм сүлжээний холбоос болон анхдагч мэдээллийг энэ дээр харууллаа. Энэ хичээл нь өмнөх 171 дугаар хичээлийн шууд үргэлжил юм аа. Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлын хэлбицэлд нөлөөлсөн хүчин зүйлүүдийг судлахын тулд 3-ын А аргыг бол хэрэглэн 3 аргыг хэрэглэхийн тулд бол хувьсах хэмжээдгүүнийг дистралан орлуулах аргыг бол хэрэглэх юм аа. Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлын хэлбэлцлийн судалгаад ихэвчлэн шугам тэгштгэлийн математик томьёолыг бол хэрэгэлдэг. За энэ аргаар хувьсах хэмжээдгүүнийг дистралан орлуулах юм аа. Холбогдох тав мэдээллийг хүснэг дээр энд харуулсан байна. За эхний ээлжинд бол машин цагийн хэлбэлцлийг бол авч үзнэ. Дараад нь бол үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлууд нөлөөлсөн зардлын тогтмол хэсгийн хэлбэлцлийг илэрхийлэх. Энэ дээр бол зардлын тогтмол хэсэг болон машин цагийн түвшинг энэ дээр харуулсан байна. Дараа нь бол мөн зардлын тогтмол хэсгийг түвшинг илэрхийлэх энэ хэсгийг нь бол энд харуулсан байна. За эдгээрийн математик томьёол болон тооцооллын үр дүнг энд харуулсан байгаа. За эдгээр тооцооллыг ашиглаад эхний ээлжинд бол тогтмол хувьсах үр хэсгийн хэлбэлцлийг судалнаа. Тогтмол хувьсах үр хэсгийн хэлбэлцэл нь бол хүснэгтийн энэ 2 дугаар мөрийн дүнгээс 1-р мөрийн дүнгээр хасагсан ялгаараар бол тодорхойлогдож байна. За энэ дүн бол нэмэх 25,000 гарсан байна. Тогтмол хувьсах үр хэсгийн хэлбэлцэл нь нэмэг тэмдэгтээ гарсан нь бол зардал нэмэгдсэнийг бол илэрхийлж байгаа учраас зохисгүй гэж үнэлэгддэг. Дараа нь ашиглагдаа бүх зардлын хэлбэлцэл нь бол 3 дугаар мөрийн дүнгээс 2 дугаар мөрийн дүнгээр хаснаар илэрхийлэгдэж байна. За эдгээрийг бол тооцоолын үр дүн бол энд бичсэн байна. За энэ бол харин сөрөг тэмдэгтээ гарсан байна. Өөрөөр хэлбэл зардал хэмнэгдсэн учраас зохистой гэж үнэлэгдэж байна. За дараа нь зарцуулалтын хэлбэлцэл байна. Зарцуулалтын хэлбэлцэл бол энэ зардлын бие үсгээр тэмдэглэгдсэн энэ түвшинг бол илэрхийлж байна. За энэ бол үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлын нийт гүйцэтгэлээс энэхүү тооцоогоор илэрхийлэгдсэн энэ дүнг бол хасаад ялгуур нь бол нэмэг тэмдэгтээ гарсан байна. За энэ нэмэг тэмдэгтээ гарсан учраас бол энэ бол зардал нэмэгдсэн гэсэн илэрхийллийг бол харуулж байна. За ингээд 3 хүчин зүйлийн нэгдсэн нийлбэрийг бол авч хэлбэлцлийн нийт дүнг бол томьёолсон байна. За энэ дээр бол тогтмол хувьсах үр хэсгийн хэлбэлцэл 25,000. За дараа нь ашиглагдаагүй зардлын хэлбэлцэл хасах 18,750. За эцэс нь зарцуулалтын хэлбэлцэл 23,705.
За 3 тооны хаалбарын нийлбэр бол нэмэх 30,000 гарсан байна. За ингээд бол нийт зардлын дүн 630,000-аас за төсвөлсөн зардлын дүн 600,000-аар хасаалтахаар за ялгаар нь бол 30,000-тай бол тэнцэж байна. За Монголын санхүүгийн мэргэжлийн хэмжээчдийн холбоо гүйсэн байгуулагч нь бол санхүүгийн математик зардлын бүртгэл, удирдлагын бүртгэл болон эрдэм бод бүртгэлийн математик загварчлалын эдгээр хичээлүүдийг авч үзэхдээ мөн гадаадад эдгээр хичээлүүдийг хэрхэн заадаг, эдгээрийг хэрхэн шинэ санаа, шинэ арга зүйгээр баяжуулах бай гэдгийг олчлон анхаарч сүүлийн 10 жилд энэ чиглэлээр олон зүйлүүдийг хийсэн байгаа. За эндийн бол нэг үр дүнд хэд хэдэн аргаар хэрхэн хооронд хамааралгүй арга хүрч болох бай гэдгийг өөрсдийнхөө судалгааны ажилтан бол голон анхаарч ирсэн. За энэ дээр бол энэхүү 30,000 хэлбэлцлийг түрүүн бол хөлсөх хэмжээ түүнийг ээлжлэн орлуулах аргаар судалж үзсэн бол одоо дифференциал тооцооллын арга хэрэг гэж судлах энэ хөлбөрийн бол зэрэгцүүлэн авч үзэж математик томьёол болон тооцооллын үр дүн бол энд харуулсан байгаа. За тэгээд тооцооллын үр дүн бол энд бол мөн харгалзан гарч ирсэн байна. За ингээд өнөөдрийн хичээлийг өндөрлөө. Дараагийн хичээл дээр үйлдвэрийн нэмэгдэл зардлын хэлбэлцлийн судлах олон хувилбарт аргуудыг өөр математик томьёол ашиглан хүрэх олон хэлбэрүүдээс авч үзэх болно. За ингээд өнөөдрийн хичээлийг өндөрлөж байна.